За сумын төв дээр хоолны газар орж бөөндөө сайхан хоол идчихэд за тэгээд цаашаага ер нь бол шууд гарах юм байна да. Бас сайхан ололоо. Одоо ингээд нийт 8 машины бүрэлдэхүүнтэй болчихоо да. Дандаа танкууд байна да. Хоол идчихээ. Нийт 8 машины бүрэлдэхүүнтэйгээр хөдлөгчөнд сайхан хоолнд ороод авцгаадсан. Одоо бензин дүүрэх ажиллагаа явагдаж байна. Бензинүүдээ 8 машинууд маань савндаа бүгдийг авна, канистртаа авна. За тэгэл хөдлөлөөдөө нийтдээ 2 хай 4T танк 300, бусдын дандаа бензин 2.0 турбо, 1 330 V6 TV турбо. За бусдын тэгээд 2.0 турбо бензин загварууд л явж байна да. За энэ урдуур Эренчинлөм сумын урд ингээд сайхан харагдаж байгаа. Хордол сардгийн нуруу уулсан маань ингээд сайхан харагдаж штэ. Энд нэг сток, тэр нэг цагаан сток танкууд байна да. Тэгээ таг сток машинуудаар одоо уртаргийн даваа, уртаргийн шавар туулнаа гэдэг чинь. За энэ манай хөвсгөлийн 300 Iron Cavalry байна да. За 0045-та алцах га араас нэхэд ирсэн 300 маань энд зогсож байна. Одоо энийг шаварт энэ хоёрыг аваачиж алдцуулна да. Гоё юм болох байхаа тий. За стеж 2 түүнэгтэй танк 300 2.0 турбо бензин портол тэмхлэгтэй 37 инчин бас цэрлэг дугуйтай. За наан танк 300 хай 4T бас портолтой 37 инчин максистай. За тэгээ нөгөө шавар талцах 2 чин шүү дээ. Дүүлд би энийгээ дуудсан. За 0045 бол энийг дуудаад нөгөөх нь алдцъя гээл өрлөг нь хүлээж аваад. За тэгээ дуртагийн шаварт энэ хоёрыг оруулж гоё юм харуулнаа та нарт. Хажууднаас зогсчихоо. За бид бензинүүдэд дүүргэж хөдөлцөж байна. За тэр хоошоо гараад явах юм байна. За манай стеж 2 тоо. За бүгд тийш хөдлөж явсан. Saw them
эхний гол. Харч хурдур дарчин идэг. За манайха явж байна. Явж ш. За энэ гол бас жоох үерсэн байна. За бид 90 дүнгээс гараад за эхний шаврууд ихэлсэн. Суусан. Нэг сууж байна. За манай порталтой танкууд маань сток танкуудаа татж гаргаж байна. За бороо ороод шавар ус эхэлцээслээ. Алдчихин да. Наатлаар норчлоо тий за яах болно ол. За манай хойно. За 2.0 турбо бензин 300 маань. Хүү асал бүүжгэлж идэг шүү. За. Тэр цаанд порталтой манай стейж 2 түүнэгтэй. Энэ ч одоо шавар мавар бол амтдахгүй юм байна дөө. Гоё явчихнөө. За гадаа бороо амар орчих. За энэ нэг амар л н ороо суучлаа. Энийгээ татчаад явах нь биш. За манайхан цуваа өмсөөд усны гутлаа өмсөөл эхэлцгэлээ дээ. Бороо амар орж байна уу. За сайн нэлээд бороо орлоо. Манай энэ хоёр бол гоё байна өө. За хэд сууч 2 3 сууч сайн шаврна. Энийг бас татаад гаргачлаа. Янзтай байна. Энэ сундаг татлага бол бас хэрэгтэй л юм байна. Өстө суг татчих шүү дээ. Оба, усны гутлаа өмсөх ёстой гэдэг ба шүү дээ. Опа. За бороо тийшээс та айхтар ороод явж байна. Төр зуурын айхтар бороо.
За сайн явцгааж байна. Манай 3:30 боллоос урж ийн. За энэ шар маань 2 удаа суусан. За энэ Сэн парк манаас 2 удаа суусан. За цагаан зарим нэг шавраа тойрж гараа суугаагүй. За энэ тэр хар маань одоо 2 удаа суулаа. За 00:45 суухгүй байна. Энэ маань ер нь бол 2-3 ч машин татлаа. За тэр портолтой бас 300, тэр бас 2-3 ч удаа татлаа. Байгаль бол өстэй үнэхээр кино байна. Тэр хараа уулсаар цастаа шүү дээ. За тэгээ жинхэнэ шавар эхлэхээр одоо л ер нь трейлертэй л алцаад яваад байна. Гэж шавар их. За миний явж байгаа Унжава явж байгаа машин бол танк 320 турбо бензин сайхан шавартай жолоочтойгоо хамт явж байна. За хоёлаа. USB-г авчих. Опа. Ёо, хоёлаа урд орё. Уршоо. Энэ дээр бас байгаль амар гоё юм байна. Ханх сум руу явдаг. Тэргийн хэсэг энэ модон дундуур бас тасралтгүй явж байна. За тэр уулын оройгоор ингээд цастай байна. Машин зүрх зайгүй л явж байна. Одоо нэг хэсэг модон дундуур явж байгаа. Тэгэл модноос гарах юм байна. За ингээ байгалийн сайхныг үзэл аялал явчихна та. Янзын гоё юм. Амар ширүү урсгалтай байна шүү. Ямар гоё том чулуутан бэ. За машинууд маань энэгээр гарч ирэх юм байна. Нилээн тонгорчоотой бартаатай замтай юм. За аялал үргэлжилсээр байна. Уртаргийн даваар байгаа төгчл байна да. Мап дээрээс харсан энийг уртаргийн гол гэдэг юм байна. Асал сайхан сүрлэг. Нилээн урсгал ихтэй.
За бид гүүр гарах байна. Гүүрээ гараад цаашаа явна да. Байгаль бол өстэй амар юм байна уу. Үнэн гоё. Солиотой. За манайхаа энүүгээр цуглацгаацсан. Одоо явна да. За уртаргийн голоод байгаа. Дээш даваараа тэр нөхсчл явна да. Зам бол нэлээд бартаатай. Том чулуу ихтэй. За уулс бол бас амар харагдчихсан. Тэр цаана ингээд цаснаа хайлаг уулсан шүү дээ. За бид яваад уртаргийн даваа төгсөөр уртаргийн даваан дээр гараад ирлээ дээ. Одоо ерөөсөө дандаа нэг ийм амар чулуу хадан дундуур л яваад байгаа юм. Тэгээд цас мастай эднэр бол бас амар нөө энэ бас нэлээд сэрүүх юм байна. Ингээ уулсараа тэр чигээрээ цас. Бартаа гэж бол энэ хавийн замыг л хэлэх юм байна. Бас айхтар бартаатай. За тэгээд тэр баргийн машинууд бол явдаггүй нарахгүй мэн үү. Тэгэл дандаа том тоногтой машинууд л явах газар. Байгаль бол үнэн гоё харагдчихна нөө. Том хад. Дээшээ бүр амар болно гэж шүү дээ. Одоо тийшээ тэр чигээл айхтар хадан дундуур явах юм байна. За бид уртаргийн дагаан дээр гараад ирсэн. Энэ сайхан уулсыг хардаа. Ямар гоё яана. Яса. За чи цаана ярьж. Ийм гоё юм да. Одоо 10 цаг 30 минут болж байна. Гэтэл ингээл гоё гэгээтэй байж байна. Манай тэндээс 6 машин, 6 танк ирж байна. Оо, ямар гоё юм бэ. Уртаргийн даваа үнэн гоё юм байна. Байгаль нь үнэн солиотой. Загтай бас л энэ үзээтэй байна. Бартаа бол бас айхтар юм байна. Ямар гоё юм бэ нэр.